Ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгч та мэргэжлээ сонгож амжаагүй байна уу? Дуртай хичээлээ үргэлжлүүлэн судалж, хүссэн мэргэжлээ эзэмшихийг хүсэж байна уу? Хэрэв тийм бол Итүүхэн дээд сургууль танд дараах мэргэжлүүдийг санал болгож байна. Ангаахын чиглэлээр ерөнхий мэргэжлийн ангаах ухаан буюу хүний их эмч, уламжлалт ангаах ухааны их эмч, эм зүйч, био ангаах, сувилхуу зэрэг мэргэжлэр суралцахыг хүсвэл хим биологийн хичээлээр эсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байх. Ерөнхий мэргэжлийн онцлог гэх юм бол хүний их эмч болж одоо өвчтэй хүнийг эмчилж, ангааж, эдгэрүүлж одоо амьдрал биелүүлэн гэдэг нь хамгийн дээд одоо юу л дээ. Амьдрал хүний одоо амьдралын хамгийн одоо дээд буян гэж одоо үздэг. Манай мэргэжлэр бол тэргээр их одоо хүмүүсийн сэтгэлийг татдаг шиг. Эдийн засгийн чиглэлээр олон улсын худалдааны менежмент, нэхлэн бодох бүртгэл, татварын эдийн засаг, эрүүл мэндийн аялал жуулчлал, сувиллын менежмент, хоол үйлдвэрлэлийн үйлчилгээний менежмент, хүний нөөцийн менежментийн ангид элсэн орохоор төлөвлөсөн бол математик гадаад хэл хэсэг хичээлүүдээр эсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байх. Харин инженерчлэлийн чиглэлээр эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, компьютерийн програм хангамжийн ангид элсэн орохоор төлөвлөсөн бол таны эсэлтийн ерөнхий шалгалтанд математик, физик, гадаад хэл хэсэг хичээлүүд багтсан байх юмаа. 2012 онд Итүүхэн дээд сургууль агсан төвшөнд магадлан итгэмжлэгдсэн. За 2014 онд эдийн засаг бизнес эрхээ салбарын хөтөлбөрийг олон улсын төвшөнд магадлан итгэмжлүүлж чадлаа. Ингээд Монголын бүх нутагт энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын дунд сургуулийг төгсөж байгаа оюутан залуучуудыг Итүүхэн дээд сургуульд илсээрэй гэж урьж байна. Итүүхэн сургуулийн хаалга байнга нээлттэй байх болно. Намайг энэ Шинцэг Баяр гэдэг. Би Нэхлэн бод бүртгэлийн 301-р ангид суралцдаг. Манай Итүүхэн дээд сургуулийн 2014 онд эдийн засаг бизнесийн хөтөлбөрөөр олон улсад магадлан итгэмжлүүлсэн. Энэ оюутан залуус биднийг амжилттай суралцаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг боловсон хүчин болох боломжийг бидэнд олгож байна. Итүүхэн дээд сургууль нь 2017 он хүртэл аттестачлагдсан бөгөөд 2022 он хүртэл магадлан итгэмжлэгдсэн. Мөн Монголын топ 10 их сургуульд багтдаг консорциумын гишүүн сургууль. Хичээлийн шилдэг хөтөлбөртэй, чадварлаг багшлах бүрэлдэхүүнтэй төдийгүй хотын төвд ээж зэрэглийн бүсэд байрлах хичээлийн болон 300 оюутны дотор байртай юм а. Тэгээ манай дотор ер нь болохоор 6-аас 11 давхарт нь дотор байр байдаг. Тэгээ дотор байранд нь болохоор нэг өрөөнд нь 2, 4, 6 болон 8 хүүхдүүд орох боломжтой өрөөнүүд байдаг. Тэгээ манай хичээлийн 1, 2 дугаар байранд болохоор дотор байр маань ойрхон байдгаараа болохоор онцлогтой байдаг. Тэгээ 1100 манай давхарт болохоор 1106 хотод болохоор хөдөө орон нутгаас ирсэн эцэг эхчүүд маань байрлах өрөө байдаг. Бусад оюутны дотор байрыг бодох юм бол манай дотор байр нь болохоор блок болгондоо өөрийн гэсэн 0-той болон дүүштэй байдаг. Итүүхэн дээд сургуулийн дадлагжих байгууллагуудын хувьд төрийн болон аж ахуйн нэгжүүд, клиникийн 1, 2, 3 дугаар эмнэлэг болон эмийн үйлдвэрүүд, эмийн ургамлын тариалах талбай, сувилгаан ур чадварын болон эмнэлэг зүүн кабинет, аналитик ба биохимийн лабораториуд, микробиологийн лаборатори, морфологийн лаборатори, эмийн хим, эмийн ургамлын лаборатори, өндөр хурдны интернет болон дотоод сүлжээнд холбогдсон иж бүрэн компьютер бүхий сургалтын төв 3500 гаруй гадаад дотоодын мэргэжлийн болон цахим ном, сурах хүчиг, тогтмол хэвлэл бүхий номын сантай юм а. Хүн гэдэг ёс зүйтэй, харьцаа хандлагын өндөр ур чадвартай байж иж хаач ажил мэргэжилдээр өөрийгөө илэрхийлэх чадамжтай болдог. Тэгээд энэ сургуулийн орж ирээд ёс зүйн хичээл нь маш их таалагдсан. Мөн манай мэргэжлийн хичээл багш нарын харьцаа хандлага, оюутнуудаа гэсэн чин сэтгэл нь маш их таалагдсан. Тэгэл энэ мэргэжлийг сонгож энэ сургуульд орчихсон дээ. Би 9-р ангид байхасаа зоогийн газартай болохыг мөрөөддөг байсан. Энэ мөрөөдлийн дагуу Итүүхэн дээд сургуулийн хоол үйлдвэрлэлийн үйлчилгээний менежмент гэсэн ангийг сонгон суралцсан. Тэгээд энд суралцж байх хугацаанд зоогийн газрын талаарх болон хоол үйлдвэрлэлийн талаарх эрүүл ахуйн талаарх маш олон зүйлсийг сурч мэдсэн. Сургуулаа төгсөөд энэ чиглэлээр амжилттай ажиллаж бас мөрөөдлөө биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа. За Итүүхэн сургууль маань ойрын ирээдүйд их сургууль болно гэдэгт итгэж явдаг.
Тус сургууль нь 2009 онд Эверест нэртэй бүжгийн хамтлаг байгуулж авьяаслаг охид хүүгүүдийг бэлтгэж байна. Мөн 2013 онд Итүгний Ирвсүүд сагсан бөмбөгийн шигшээ багийг бүрдүүлсэн нь хот улсын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцох их суурийг тавьсан юм а. Тэгээ манай Ирвсүүд баг маань тэгэхээр дөнгөж нэг жил одоо энэслээс байгуулагдаж оюутны клуб анхны удаага тэмцээнд орж эхэлж байгаа. Тэгээ одоо манай сургуулийн хангамж тэмцээн гэх юм бол биднийг хамт үзэж байгаа. Тэгээд одоо жишээлбэл одоо доктор сургуулийнхаа доотлын фитнес амжилт фитнестэй 100% тэтгэлэгтэйгээр явуулж байгаа. Тэгээ бид зөвхөн одоо энэ урмын хуулгуунд их хичээж бэлтгэл сургалтаа их дайч. Тэгээ сургуулийнхаа захиргаанд баярлалаа гэж хэлмээр. Би өөрөө бас улсын шигшээ алсын үлгүүд клуб гээд сагстай холбоотой явдаг хүний хувьд бол үнээр энэ сагсан бөмбөгийн спорт бол одоо хөгжихэд хүүхд залуусд маш чухал хэрэгтэй. Тэгээ энэ спортыг үнээр хөгжүүлчих гэсэн чин сэтгэл бол манай Итүгний сургууль удирдлагууд байдаг. Дээд сургууль сураад төгссөний дараа ажлын байрны хомсдолтой төгсөгчд нүүр тулдаг. Энэ нь эцэг эхчүүдийн ч хүүхдүүдийн ч санааг зовоодог зүйл юм. Мэдээж мэргэжлийн онл практикийн хувьд чанартай эзэмшсэн төгсөгч ажлын байрны хомсдол өртөхгүй. Тэгвэл Итүгний дээд сургууль нь таны сурахыг хүссэн мэргэжлэр чанартай боловсрол олгох төдийгүй төгссөний дараач 100% ажлын байраар хангах төгсөгчдийн болон ажил эрхлэлтийг дэмжих холбоог дэргэдээ байгуулсан байна. Манай төгсөгчдийн 94.5% нь бол ажлын байраар хангагдаж чадсан гэдэг бахархам сайхан амжилттай бол бид нар бол үйл ажиллагаагаа явуулж байна. Итүгний дээд сургууль нь 2014 онд дараах мэргэжлүүдээр эсэлтээ авна. Аливаа улс орны хөгжлийн гол түлхүүр бол залуу хүн байдаг. Тэр дундаа мэдлэгтэй боловсралтай залуучууд юм. Тэгвэл хүссэн мэргэжлээ өөрийн болгож эзэн болоход чинь Итүгний дээд сургууль үүд хаалгаа үргэлж нээлттэй байлгах болно. Та манай сургуульд сурдаг, ажилладаг, хэн нэгэнтэй ярилцаад үзээрэй. Боломжтой бол тус сургуульд зочилж танилцаарай.